За санацсан уу? Та бүхэндээ асар програм бүртгэсэн координатор багтаа хийгээрэй. За энэ бол ингээд замын тэнхимийн координатораа өсгөх өөрөөр ингээд хоёр байна. За хийсэн ачаалтын координатор таньд мэдээтэй тариалахыг хэлээ. Тэгэхээр за тест оруулахын тулд хэлбэрээр тэнхимийн таад хасах гэх мэт оруулна. Дараагийнх нь point төгсгөөс PO гэж байна. За ингээд энэ координатаа консумтив гэдэг хэлний командаар нүүрдүүлээд эерэг нь олдоо эцэн хойно гэдэг байдлаар оруулаад энэ бол зөвхөн өндөр 0.5 энжил гэдэг нь хороо өсгөх ташуу 90 градус 0 градус гэдэг байдлаар оруулна. За тэгээ point-ийнхаа хажууд талд хийсэн танихтынхаа тэтгэн дарыг тавих гэдэг байдлаар оруулж байна. За эхлээд хамгийн түрүүнд бол эндээс координат PO гэсэн байдлаар хэлж авах бүгдийг. За би ингээд бисэн дагуур байгаа тэгэхээр бисэн дагуур ингээд сонгоод тавьчих. За дараад нь актатай нээж өгөх хэрэгтэй. За тэгээд хоёр нөхөд нэг байгаа. За ингээд актатай нээж за ингээд шинээр нээж. За эндээс тэгээд энэ командын мөрөн дээрээ P type гэдэг ингээд point-ийн загварыг сонгодог байгаа. Одоо координатын цэгийг ямар төлөвөөр харагдуулмаар байна. За энэ үгтэй. За энэ бол ингээд 5%. Энэ болохоор ингээд метр болон метр хатдаг нөлөөлөлтэй. За түрүүний point гэдгээ код гэж байна. За код яхад гаднаас бол контрол C гэж хэлж байна. Та бүхэн заадмаас яхан гэсэн эндээс код гэдэг байдлаар өгөө. За командын мөрөн дээр control pasta хийнэ. Control V гэдэг. За ингээд point-ууд нь бүгд хийгдсэн байгаа. За хаана хийгдсэн бэ гэж асуусан тул zoom гэдэг фиксийг дараад энэ асны сонголтуудыг A буюу A дараад Enter дарна. За тэгэхээр энэ дээр гэх. За ингээд тэнхимийн координатууд ингээд хараад ирсэн. За энэ тэнхимийн координатууд нь тодорхой одоо ямар тийг хаана хэмтэй гэдэг нь тодорхой мэддэхгүй байгаа учраас энийг ингээд бүхэлдэн код хиймээ. За ингээд хоёр за ингээд код хийлээ. Энэ control C буюу код хийлээ. За одоо командын мөрөн дээр paste хийлээ. За ингээд бидний одоо ингээд замын тикетийн тоо дугаар нь гараад ирнэ. Ингээд filter ингээд оруулах болно. За энэ дээр яг хав тухайн бичсэн байвал энэ дээр томруулах тоогоо өгөөд ингээд том бичиг болоод байна. Мөн тэгээд P type дээр point type өгсөн. P type дээр